Та бүхний энэ өдрийн амар амгалан айлтгая. Энэ жилийн эсэлтийн ерөнхий шалгалтанд нийгэм судлал хичээлийн агуулгад логик гэсэн сэдв шинээр орж ирсэн. Тэгээд энэ ерөнхий боловсролын сургуулийн нийгэм судлалын хичээл заадаг багш нар болон энэ хичээлээр эсэлтийн ерөнхий шалгалт өгч байгаа суралцагчдын хувьд энэ сэдвэр одоо бэлтгэхэд бас хүндрэлтэй байна. Тэр дотор одоо ойлголт, түүний бүтэц, ойлголтын төрлүүд, ойлголтын харилцаа гэсэн сэдвүүдээр одоо тайлбарлаж өгөхийг гэж бодсон. Тэгэхээр ойлголт гэж юу, ойлголтын одоо бүтэц агуулгад багтаамж хоёрт юу ордгийн, ойлголтын олон төрлүүд ямар онцлогтой, мөн ойлголтуудын харилцааны асуудал бол энэ ойлголтын онолын чухал цөм асуудал байгаа юм. Ийм гурван сэдвээр ярья. За эхлээд ярихыгаа логик гэж юу вэ гэдэг талаар товчхон тайлбар өгье. Логик гэдэг үг бол эртний грекийн логос гэсэн үгнээс гаралтай үг. Үгийн утга нь ер нь юм сүсглийн харилцаа холбооны зөв дистрал, зүй тогтол гэдэг утгыг бол илэрхийлдэг байгаа. Өөр бас логикийг ямар утгаар ойлгож болох вэ гэхээр энэ бол хүний тэр зөв сэтгхүйн илрэн гарах хэлбэрүүд, тэр сэтгхүйн захирагдж байдаг хуулиудын тухай ийм философийн шинжлэх ухаан. Логик бол өөрөө философи үсгтэй хамт үүсч хөгжиж ирсэн. Өрн дахинд энэ логикийг үндэслэгч нь бол Аристотель гэдэг эртний грекийн философч байна. Мөн дорн дахинд бол эртний хятад одоо нэрийн дэг гэдэг логикийн үзэл баримтлалууд боловсрогдож байсан. Энтхэгт буддийн логик ч гэдэг юм ингээд логик бол өрн дорнд одоо эртнээс өсөж өдөгөө хүртэл хөгжиж ирсэн философийн нэг салбар ухаан юм аа. За логикийг мэдлэгийн ер нь бүх салбарт хэрэглэнэ. Шинэ логик аргууд байна шүү дээ. Одоо анализ, синтез, индукс, дедукс хэрэглэхгүй салбар гэж байхгүй. Логик бол дотроо олон салбартай. Формал логик, диалектик логик, математик логик, тэмдгийн логик, хэрэглээний логик гэх мэтээр олон салбар байгаа. Дунд сургуулийн ахлах ангийн сурагчдын хувьд энэ формал логикийн хүрээнд анхан шатны одоо ойлголтуудыг өгч байгаа. Тэгэхээр энэ логикийн одоо судлах зүйл нь сэтгхүй. Түүний одоо хэлбэрүүд хуйлууд байгаа юм. Сэтгхүй гэдэг бол ер нь нарийн нээлмэл бүтцтэй, хедрэтэй үйл явц. Сэтгхүйг судалдаг одоо мэдлэгийн олон салбар байна. Жишээлбэл одоо сэтгэл судлалч юм уу. Тэгээд тэднээс ялгаатай нь юу вэ гэхээр ер нь сэтгхүй гэдэг чинь юу юм? Тэрний одоо бодит байдал дээр илэрх үндсэн хэлбэрүүд болж байгаа ойлголт гэж юу, бодомж гэж юу, оюун дүгнэлт гэж юу вэ? Тэгээд тэр сэтгхүйн одоо хуйлууд байна. Адил тахлын хууль, гурав дахьыг үгүйсгэх хууль, зөрчилгөөний хууль, хангалттай үндэслэлийн хууль гэдэг нэг дөрвөн үндсэн хууль. Тэгэхээр энэ ойлголтын хэлбэрүүдийг танин мэдэх, тэдгээрийг танин мэдхүйдээ ухамсартайгаар ашиглах явдал бол хувь хүний одоо зөв сэтгэх, соёлыг дээшлүүлэх, зөв зэгцтэй сэтгэх, ярих, одоо ойлголцох тэр чадварыг хөгжүүлэхэд их чухал ач холбогдолтой байгаа юм. За одоо ойлголт гэж юу вэ гэсэн үндсэн одоо нэг сэдв рүү оръё. Тэгэхээр ойлголтыг товчхоноор бид нар юу гэж ойлгож болох вэ гэхээр нэг юм уу, нэг төрлийн юмс үзэгдлийг тэдгээрийн гол шин чанараар нь ерөнхийд илэрхийлдэг сэтгхүйн нэг үндсэн хэлбэр юм аа гэдээ ойлгож болно. Ойлголт бол ер нь хэлний үндсний гэж болох үгтэй салшгүй холбоотой байгаа. Ойлголт нэг буюу хэд хэдэн үгээр илэрнэ. Жишээлбэл хүн гэж ойлголт байна. Хүн гэж ойлголтыг бол тэр хүн гэдэг нэгэн төрлийн бүх юмсд байдаг ерөнхий шинжүүдийг илэрхийлж байгаа. Жишээ нь ярьдаг, сэтгэдэг, хөдөлмөрдөг, одоо ёс суртахуун, соёл гээд хүний өөрийн тодорхойлогч гол шинжүүд бол энэ хүн гэдэг ойлголтоор илэрнэ. Сурах хүчиг гэдэг энэ холбоо үгээр бол бас ойлголтыг илэрхийлж болно. Ер нь нэр үгээр илэрж байгаа ойлголт гэдэг бол. За дараа нь та нарын бас их анхаарч ойлгож авч үзэх зүйл бол энэ ойлголтын логик бүтцийн асуудал байна. Ойлголт нь логик бүтцийн үед агуулга багтаамжаас бүрдэж байгаа. Тэгвэл ойлголтын агуулга нь юуг илэрхийлдэг, ойлголтын багтаамж нь юуг илэрхийлдэг вэ гэхээр ойлголтын агуулга нь бол түүний утга санааны талыг илэрхийлж байгаа. Жишээ нь хүн гэдэг ойлголтын агуулга бол хүний гол шинж, түрүү хэлсэн нөгөө ярьдаг, сэтгэдэг, хөдөлмөрлөдөг, одоо ёс суртахуунлаг байх, соёл гэсэн энэ шинжүүдийн нээлбэрийг илэрхийлж байгаа агуулга нь. Тэгвэл ойлголтын багтаамж нь бол тэр ойлголтод хамаарж байгаа юм шин тоон талыг илэрхийлж байгаа. Жишээлбэл хүн гэдэг ойлголтын багтаамж бол одоо урд өмнө амьдарч байсан хүмүүс, одоо амьдарч байгаа хүмүүс, хоошд амьдрах бүх хүнийг бол өөрийнхөө багтаамжинд нь орж ийн. За тэгэхээр ойлголтын бүтэц логик бүтц бол юм.
Өөр нэг та нарын бас нэг ойлгож анхаарлаа төвлөрүүлэх зүйл бол энэ ойлголтын агуулга багтаамжийн уруу хамаарлын хууль байна. Тэгэхээр энэ хууль бол ойлголтын агуулга багтаамж хоёр бие биедээ уруу харьцаатай байгааг илэрхийлж байгаа. Үүнд ойлголтын агуулга ихсвэл түүний багтаамж нь багасдаг. Ойлголтын багтаамж нь ихсвэл түүний агуулга нь багасдаг. Жишээ нь хүн гэдэг ойлголтын агуулгыг орчин үеийн гэдэг шинж тэмдэг нэмэх замаар ихсгэж болно. Тэгээд бид нар багтаамж байхдаа орчин үеийн хүн гэдэг ойлголтод шийдэж болж байгаа. За энийг ингээд ойлгочих болно. Дараа нь одоо бид нар ярих хоёр дахь сэдв бол энэ ойлголтын төрлүүд байна. Тэгэхээр ойлголтыг багтаамжаар нь одоо төрлүүд ангилж байна. Ойлголтыг агуулгаар нь бас ангилна. За эхлээд ойлголтыг багтаамжаар нь хэрхэн ангилдаг талаар авч үзье. Ойлголтыг багтаамжаар нь бол ангилж байгаа нэг дараах ангиллууд байна. Нэгдүгээр ойлголтыг багтаамжийн хувьд бол хоосон ба хоосон биш ойлголт гэж хоёр төрөл ангилж байна. Хоосон ойлголт гэж юу хэлж байна вэ гэхээр энэ багтаамжид нь харьяалагдах нэг ч элемент олдохгүй байгаа ойлголтыг хэлнэ. Жишээ нь мөнх настай хүн гэж одоо олдохгүй. Тэгвэл ойлголтыг бас багтаамжаар нь юу гэж ангилж болох вэ гэхээр нэгж ба ерөнхий ойлголт. Зөвхөн нэг юм үзэгдэл сэтгэгдэж байгаа ойлголтыг нэгж ойлголт гэж байна. Жишээ нь Монгол улс бол одоо дэлхий дээр нэг л байна. Улаанбаатар хот бол нэг л байна. Тэгэхээр нэг төрлийн юмс үзэгдлийн цогц нийлбэр сэтгэж байгаа ойлголтыг ерөнхий ойлголт гэж хэлж байгаа. Жишээ нь хүн гэдэг бол ерөнхий ойлголт байна л да. Энэ ойлголтын багтаамжид зөвхөн нэг хүн биш. Одоо тэр хүний төрөл багтах одоо нас хүйс одоо ажил мэргэжил юу гэдгийг бүхий л хүмүүс энэ нэг төрлийн одоо үзэгдэл болж энд орж ирж байгаа. Сурах хүчиг гэхэд бол бас зөвхөн одоо нэг сурах хүчиг биш. Бүхэл төрлийн сурах хүчгүүдийн агуулгад бол орж ирж байна. За тэгээд энэ ерөнхий ойлголтыг бас дотор нь ангилж байгаа. Бүртгэж болох ба бүртгэж ис болох ойлголт гэж. Энэ нэрнээсээ бараг та нарт ойлгогдож байгаа. Тухайн ойлголтын багтаамжийн элементүүдийн тоо гаргаж болж байвал бүртгэж болох ойлголт гэж байна. Жишээ нь Мөсийн оюутан ч гэдэг юм уу, Монголын хүн амч гэдэг юм уу, Монголын одоо малын тооч гэдэг юм уу, эднэрийг бол ингээд бүртгэж болох ойлголтууд. Тэгвэл бүртгэж ис болох ойлголт. Одоо бүртгэж болохгүй ойлголт бол тодорхой биш тоотой юмс үзэгдэлд хамаарч байгаа ерхий ойлголт. Жишээ нь хүн гэдэгт одоо хамаарж байгаа бүгдийг тоолж гарах бол боломжгүй. Багш гэхэд бол бас тодорхой биш тоотой одоо юмс үзэгдэлд бол хамаарна. За тэгэхээр ойлголтыг бол багтаамжаар нь ингэж байна. Ойлголтыг тэгвэл агуулгаар нь юу гэж ангилж яах вэ гэхээр та нар одоо ингээд элстэй шалгалтын сорил дээр ойлголтыг агуулгаар нь ангилсан ангилд аль нь хамаарах уу эсвэл багтаамжаар нь ангилсан ангилд аль нь хамаарах вэ гэхэд ялгаж чаддаг байхын тулд энэ үндсэн одоо онлын мэдлэг жишээнүүдийг бол зөвхөн номон дээр байгаа жишээнд баригдах шүү. Өөрөөсөө бас жишээнүүд гаргаад хоорондоо сайхан ярилцаад лавшруул сайн ойлгох хэрэгтэй. Жахаа өнгөцгөн уншаад байхаар сорил тестэнд ороод ирэхээр хариулж чадахгүй ингээд эргэлзээд буруу хариулаад байгаа тал байна. За тэгвэл ойлголтыг агуулгаар нь ангилахад бол юуны өмнө тодорхой ойлголт, хийсвэр ойлголт гэж ангилж байна. Тодорхой ойлголт гэдэг нь юуг илэрхийлдэг вэ гэхээр нэг буюу анги бүлэг юмс үзэгдлийг түүний бүхэл бүтэн цогцоор нь сэтгэж байгаа ойлголт. Одоо илэрхийлж байгаа ойлголт гэж хэлж байна. Жишээ нь хүн, ном, дэвтэр, одоо ширээ, сандал эдгээр бол тодорхой ойлголт. Хийсвэр ойлголт гэдэг нь ямар утгыг илэрхийлж байна вэ гэхээр юмс үзэгдлийн өөрийг нь биш. Харин түүний шинж тэмдэг харилцааг тэр үзэл бодлын бие даасан объект болгон тусгаж байгаа ойлголт. Жишээлбэл одоо хариуцлах гэдэг ойлголт бол хийсвэр ойлголт байна. Одоо хариуцах гэсэн үгнээс гаралтай. Хүн бол одоо өөрийнхөө өмнө хүлээх хариуцлах, бусдын өмнө хүлээх хариуцлах, улс орныхоо өмнө хүлээх хариуцлах гэд олон зүйл. Өөрөө одоо тэр гаргаж байгаа шийдвэрийнхээ эцсийн үр дүнг үргэлжлэн харах чадвар. Тэгээд одоо шударга эс гэдэг ойлголт байна. Хийсвэр ойлголтын жишээнүүд бол одоо олон байна л да. Жишээ нь ёс зүй гэдэг ойлголт байна. Ёс сурт туун гэдэг ойлголтууд бол бас одоо тодорхой ойлголтын жишээ байж болно. За агуулгаар нь өөр нэг ангил нь юу гэхээр ойлголтуудыг зөвшөөрсөн ойлголт, үгүйсгэсэн ойлголт гэсэн хоёр төрөлд ангилж байгаа. Зөвшөөрсөн ойлголт бол юмс үзэгдэл тодорхой шинж тэмдэг байгааг тусган илэрхийлж байгаа тийм ойлголт. Юмс үзэгдэл зөвшөөрсөн ойлголтын агуулга болж байдаг тийм шинж тэмдгүүд байхгүй байгааг нь илэрхийлж байгаа ойлголт бол үгүйсгэсэн ойлголт. Жишээ нь бичиг үсгтэй гэдэг бол зөвшөөрсөн ойлголт, бичиг үсэггүй гэдэг бол одоо үгүйсгэсэн ойлголтын жишээ байна. Ойлголтыг агуулгаар ангилж байгаа 3 дахь ангил бол энэ харьцмал ба харьцмал биш ойлголт гэж байна.
Харьцмал ойлголт нь зөвхөн бие биетэйгээ нэг зэрэг холбоотой оршиж байгаа болон нэгийг нөгөөгөөр дангаар нь сэтгэж үлуулах тийм үзэгдэл тусгалаа олж байгаа ойлголт. Жишээ нь эцэг эх ба өр хүүхэд, багш ба одоо суралцагч. Эдгээр ойлголтод бол нэг юмны оршин байх нь нөгөөгийнхөө заашгүй оршин байхыг шаардж байгаа тийм үзэгдэл үйл явцыг илэрхийлж байгаа. Харьцмал биш ойлголт нь салан оршин байх, бусад юмс үзэгдэлтэй холбоогүйгээр дангаараа сэтгэж байгаа үзэгдэл юмсыг илэрхийлж байгаа. Жишээлбэл оюутан, хүн гэсэн ойлголтууд байна. Харьцмал биш бол. Оюутан болгон одоо хүн байх. Харин хүн болгон бол оюутан байх албагүй. За ойлголтын төрлүүдээс гадна энэ логикт одоо ойлголтын онолд гол цөм нэг асуудал бол энэ ойлголтуудын хоорондын харилцааны асуудал. Тэгэхээр ойлголтуудыг бас тохирох харилцаатай ойлголтууд, үл тохирох харилцаатай ойлголтууд гэдэг ерөнхийд нь хоёр ангилж байна. Тэгээд тохирох харилцаатай ойлголтуудад ямар харилцаанууд орж ийнэ вэ гэхээр тэнцүү буюу адилтгах харилцаа, захирагдах харилцаа, огтлцох харилцаа гэсэн энэ одоо ойлголтууд бол орж байна. Тэгвэл үл тохирох харилцаатай ойлголтууд юу орж ийнэ? Эсрэг харилцаатай ойлголтууд, хамтран захирагдах харилцаатай ойлголтууд, зөрчил харилцаатай ойлголтууд. Тэгээд одоо тестэн дээр бол бас нэг ийм тойргоор энэ тэнцүү буюу адилтгах харилцаатай ойлголтыг эсвэл захирагдах харилцаатай ойлголтыг ингээд дүрсэлсэн байна. Ийм дүрслэлүүд тестэнд ороод ирэхдээ шууд хараад бас та нар ялгаж чаддаг байх ч. Тийм учраас энэ ойлголтууд одоо тэнцүү буюу адилтгах харилцаа гэж юу хэлж байна? Захирагдах харилцаа гэж юу хэлж байгаа? Огтлцох харилцаа гэж юу хэлээд байна? Эсрэг харилцаа гэж юу хэлээд байгаа? Хамтран захирагдах харилцаа гэж юу? Зөрчил харилцаа гэж юу вэ гэдгийг өөрсдөө сайн эргцүүлэн бод жишээнүүдээр. За нэмээд би тодруулаад та нарт бас жоохон тайлбарлачих. Тохирох харилцаатай ойлголтууд нь ямар онцлогтой гэхээр агуулгад нь бие биеэ үгүйсэх шин тэмдэг үхээ ойлголтууд байна. Тийм ойлголтуудын багтаамж нь бол бүрэн гүйцэд буюу зарим хэсгэрийг тохирч яадаг. Жишээ нь оюутан тамирчин гэсэн хоёр ойлголт байна. Тохирох харилцаатай ойлголтууд. Эдгээр ойлголт агуулгаараа ялгаатай боловч бие биеэ үгүйсгэсэн шинж байхгүй. Мөн эдгээр ойлголтын багтаамж нь зарим хэсгэрийг тохирч байгаа. Оюутан гэдэг ойлголт бол бүх оюутныг хамрахдаа түүний дотор тамирчин оюутныг бас багтааж байгаа. Түүнчлэн тамирчин гэдэг ойлголт бол бүх тамирчин түүний дотор бас оюутныг хамаардаг ийм тохирох харилцаатай ойлголтууд. Тэгвэл үл тохирох харилцаатай ойлголт нь ямар онцлогтой юм бэ гэхээр агуулгаараа бие биеэ үгүйсгэсэн шинжтэй ойлголтууд. Ийм ойлголтууд нь багтаамжаараа давхцахгүй боловч бүгд нэг төрөл ойлголтын төрсүүд байдаг. Үл тохирох хоёр ойлголт нь нэг зэрэг сэтгэж болох тийм одоо юмс үзэгдэл байхгүй. Жишээ нь хараас өөр өнгө бол үл тохирох харилцаатай одоо ойлголтууд. За түрүүн би тэр ойлголтуудын харилцааг нэг тооргоор дүрсэлсэн дээр нэмээд бас бичгээр ингээд тайлбарлаад харуулъя. Тэнцүү буюу адилхан харилцаатай ойлголт гэдэг чинь юу вэ гэхээр нэг юм үзэгдлийг тусган илэрхийлсэн ойлголтууд. Ийм ойлголтууд нь агуулгаараа ялгаатай боловч багтаамжаараа бүрэн гүйц тохирч байдаг. Жишээ нь Монгол Улсын их сургууль, Монголын өвгөн их сургууль гэсэн энэ хоёр ойлголт бол нэг юм үзэгдэл хамаарч байгаа. Тэдгээрийн багтаамж нь бол бүрэн гүйц тохирч байхад харин агуулга нь бол ялгаатай байгаа. Тэгвэл захирагдах харилцаатай ойлголтууд нь гэж юу хэлж гэнэ вэ гэхээр нэг нь нөгөөгийнхөө багтаамжид бүрэн багтаа орсон харилцаатай ойлголтууд. Жишээ нь нийгэм гэсэн ойлголтууд ардчсан нийгэм гэдэг ойлголт бол бүрэн багтаж орж байгаа. Огтлцох харилцаа нь юуг илэрхийлж гэнэ үү? Зарим нийтлэг шинж ухаан ойлголтуудын хооронд илэрч байгаа. Тэдгээрийн нэгнийх нь багтаамж нөгөөгийнхөө багтаамжийн хэсэг болж өгдөг. Жишээ нь багш, муусын багш гэсэн хоёр ойлголт байна. Огтлцох харилцаатай. Эсрэг харилцаа бол хоёр ойлголтын нэгэнд нь байгаа тодорхой шин тэмдгүүдийг нөгөө нь үгүйсэх боловч тэдгээрийг тэрхүү үгүйсгэж байгаа шин тэмдгүүтэй нь эс тохирох шинж тэмдгээр нөхөн баталж байдаг тийм ойлголтуудын хоорондын харилцаа байна. Жишээ нь одоо сайн муу, сайхан муухай, үнэн худлаа гэдэг энэ эсрэг харилцаатай ойлголтууд олон байна. Хамтран захирагдах харилцаа ямар онцлогтой вэ гэхээр хэрвээ төрөл ойлголт нэг биш харин хоёр буюу түүнээс дээш дүрс ойлголт багтаж байвал эдгээр дүрсийн төрөл харилцааг хамтран захирагдах харилцаа гэж хэлж байна.
Жишээлбэл одоо 5 хушуу мал бол хамтран захирагдах харилцаатай ойлголтууд байна. Зөрчилд харилцаа бол хоёр ойлголтын нэгэнд байгаа тодорхой шин тэмдгийг нөгөөс хатлаа тэдгээрийг өөр нэгэн шин тэмдгээр нөхөн баталдаггүй тийм ойлголтуудын хоорондын харилцаа. Жишээ нь одоо албан ёсны баримт бичиг, албан ёсны биш баримт бичигч байдаг юм. Албан ёсны одоо хим хэмжээ, албан бус хим хэмжээ гэдэг энэ зөрчилд харилцаатай ойлголтууд байна. Тэгэхээр эдгээр ойлголтын нэгэнд байгаа тодорхой шин тэмдгийг нөгөөс хатлаа тэдгээрийг ямар нэгэн шин тэмдэг нөхөн баталдаггүй тийм ойлголтуудын хоорондын харилцаа зөрчилд харилцаа. За тэгэхээр та бүхэн бол энэ одоо ойлголтуудын хоорондын харилцааг олон жишээнүүдээр сайн гаргаж ажиллах өөрөөснөө баттгах хэрэгтэй байгаа. Одоо зөвхөн номын жишээнд баригдаад байхгүй. Тэгхийн бол та нар яах вэ? Ингэж одоо энэ ойлголт гэж юу юм? Ойлголтын бүтэц, тэр ойлголтын одоо төрлүүдийг ялгаж ойлгох, тэгээд энэ ойлголтуудын харилцаа олон талтай болохыг ойлгосноороо ямар ач холбогдолтой юм бэ гэхээр аливаа зүйлийг одоо зөв ойлгох, олон талаас нь эргэцүүл модож шүүн тунгаах, одоо тэр шүүмжил сэтгэлгээг хөгжүүлэх, тэгээд ер нь бол сэтгэлгээнийхээ соёлыг дээшлүүлэхэд сайжруулахад чухал байна. Ер нь одоо 21-р зуунд бол энэ сэтгэхүйн соёл, сэтгэлгээний соёл хүний хөгжлийг тодорхойлох гол өвчин зүйл болж байна. Тэгэхээр энэ одоо ойлголт, энэ тухай мэдлэг, логикийн тухай ерөнхий мэдлэг бол ер нь та бүхэн зөв тань мэдэх, зөв сэтгэх, улмаар зөв харилцах, зөв хандлага одоо бүрэлдэн бий болохын үндэс болж байгаа зүйл юм аа. За ингээд та бүхэнд анхаарал тавьсанд баярлалаа. Бүгдэнд нь одоо эсдэн шалгалтанд их өндөр амжилтыг хүсье.